Сайн байна уу? Менежер дэвшилтийн бүртгэл хэрхэн хийх талаар заавар бичлэгийг хүргэж байна. Менежер өөрийн эрхээр нэвтэрч ороод зүүн талд байрлах төгсөл дэвшилтсэний дэвшилт эзэс рүү орно. Дэвшилтийн бүртгэл батлах ангиа сонгоод хянах самбар хэсгээс хичээлийн дүн 100%, шалгалтын дүн 100% байгаа хэсгийг хянаад дэвшилтийн бүртгэл хэсэг рүү орно. Үүссэн дэлгэцэнд анги өдөрцөн багшийн оруулсан шийдвэрийн дугаар, шийдвэр, шалтгаан болон дэвших бүлэг харагдах ба үнэн зөв хэсгийг нягтлаад ESS хадгалах шар давч дээр дарахад ESS хадгалсан их баганд харгалзах тийм гэсэн ногоон тэмдэг гарч ирнэ. ESS хадгалсны дараа цуцлах шаардлагатай бол үйлдэл хэсгийн баганд харгалзах устгах тэмдэг дээр дарж ESS-ээс устгаад анги өдөрцөн багшаар дахин засварлуулж өмнөх үйлдэлээ дахин давтан хийнэ. Бүх сурагчдын дэвшилтийн бүртгэл ESS хадгалсан баганд харгалзах тийм болсон бол батлах ногоон товч дээр дарна. Батлах товч дарсны дараа цуцлах, засварлах үйлдэл хийх боломжгүйг анхаарна. Батлагдсан төлөвтэй болсны дараа эргээд хянах самбар руу ороход дэвшилтийн бүртгэл 100% болсон бол дэвшилтийн бүртгэлийг бүрэн хийсэнд тооцно. Танд амжилт хүсье. E+ цагийн